бүгдээрэнд нь орой мэнд. Тэгээд week 22 хүрэж байна. За доллар индекс weekly биш monthly chart харагдаж байна. За monthly chart дээр юу харж байгаа юм гээд энд нэг gap байгаа. Энд нэг monthly chart би өмнө ярьжсэн. Тэгээд энэ gap доошоо сэтлээд тэгээд энэ gap-ныхаа доор арилчаад байгаа тийм. Тэгээд өнгөрсөн 5 сард болохоор дээшээ ингэж энэ gap руу зөв татж арилчаад тэгээд энэ доор 98,942 гэдэг price дээр хаагдсан. За тэгээд энэ bearish одоо хөдөлгөөн маань би доошоо өргөжлээд явах гэж харж байна. Одоо 6 сард ингээд ямар үед би долларыг bullish гэж харах вэ гэнгүүт доллар энэ gap-аар сэтлээд тэгээд энэ gap-аар test хийгээд ингээд явсан тохиолдолд долларыг bullish гэж ер нь бол харна. Тэгээд тэр хүртэл бол gap-ныхан доор арилж байгаа бол ер нь доллар дээр доошоо price-д орж байгаа. Хамгийн доотлын одоо тогтсон цэг бол 95,551 гэдэг цэг. Энэ цэглэл хүртэл арилж болсон. За энд бол яг 97,625 өнгөрсөн сарын лоу цэг харагдаж байна тийм. Ийшээ бол арилжих магадaltaй. Тэгээд доллар дээр бол bearish байгаа доошоо. За Nasdaq харагдаж байна. Nasdaq monthly chart дээр бас all time high хийгээд яваад байгаа. Тэгээд одоо маргааш 6 сар гээд шинэ сар эхлэж штэ тийм. Тэгээд яг өнгөрсөн сарын хаяг энд авах бах. Тэгээд өнгөрсөн сарын лав цэг рүү арилжих уу эсвэл энэ bullish хөдөлгөөн 6 сард өргөжлээд явах уу гэдэг сонирм байгаа. За энд нэг monthly gap үүссэн байна тийм. Ерөнхийдөө энэ gap руугаа хэрвээ bullish одоо хөдөлгөөн дэше өргөжлөхээр бол энэ gap руугаа арилжаад тэгээд дэше ингэж явах магадaltaй. Тэгээд хэлж мэдэхгүй. Ерөнхийдөө бол ийм all time high хийгээд байгаа яваад байгаа зах зээл дээр. За S&P 500 бол ялгаахгүй адилхан л дэше юу гэж яваад байгаа. За тэгэхээр за модал за доллар дээр болохоор weekly chart дээр юу харагдаж байна вэ гэвэл weekly chart дээр previous week high авсан. Тэгээд энэ доошоо би энд нэг gap үүсгэсэн маань ийшээгээ арилжих байх гэсэн ийшээ арилжсан. Тэгээд доллар дээр bullish гэж bearish гэж харж байгаа болохоор энэ gap-ийн доошоо арилжаад энэ gap-ийн доор хавдаад тэгээд энэгээр тест хийгээд тэгээд ингээд ийм price хөдөлгөөнд орж ирэх хэрэг боломжтой. Тэгэхээр энэ gap дээр яаж арилжах нь гэдгийг хараад тэгэхээр энэ gap-наас доошоо арилжихгүй энэ gap дээр support аваад price энэ дээр хаагдах юм бол доллар дээр 643 гэдэг цэглүү арилжах магадaltaй. Тэгэхээр одоо эх 7 хоног цаг яаж арилжах нь гэдгийг харцгаая. За S&P 500 weekly chart харагдаж байна. За weekly chart дээр энэ өнгөрсөн weekly chart дээр энэ өнгөрсөн 7 хоногийн лоу цэг байгаа. Previous week. Энэ өнгөрсөн 7 хоногийн high цэг байгаа. За энэ хоёр цэгийнхаа нэг аль нэг л ер нь арилжсан тодорхой. Тэгээд high цэг нь 7611.75 тэгээд low нь болохоор 7505.05 гэсэн зэрэг арилжих магадaltaй харагдаж байна. За тэгээд би ярьчихсан тэгээд Dow Jones all time high хийх хүртэл одоо S&P 500 болон Nasdaq 100 дагаад all time high хийн гэж
дээш хөдөлгөөнүүд байгаа гэж ярьжсэн. Тэгээд Dow Jones шалгаад ер нь дээшээ зах зээл хөдөлсөн. Тэгээд Dow Jones маань эцэст нь all time high хийсэн. Тэгээд ер нь бол эндээс эргэлтийн тийм reverse хөдөлгөөнөд орж ирэх боломжтой. Гэхдээ би ярьсан тэгээ одоо энэ технологийн индекс компаниудын энэ өсөлтүүд бол зүгээр нэг тийм бас хөөсрөл гэхэд бас хэцүү. Яг гэвэл ард нь маш их яг одоо том төслүүд AI төслүүд хэрэгжиж байгаа. Тэдний бидний амьдралд ингээд хэрэгжиж явж байгаа болохоор яг бүр тийм хоосон хөөсрөл бол биш. Тэгэхээр яг зүгээр сая явсан нэг Трамп урагшаа хятад руу Nvidia-гийн энэ захирлыг эдэр дагуулж явсан. Тэгээд Nvidia компани ер нь бол хятад тал бол Nvidia-гийн чипийг худалдаж авна гэдэг тийм тохироо хийсэн байлээ. Тэгэхээр яг энэ дэшээ индексүүд технологийн компаниуд ер нь дэшээ хөдөлгөөнүүд ер нь үргэлжлээд цаашаа ер нь явах магадaltaй байна. Тэгтээ гол нь нэг одоо correction одоо pullback хөдөлгөөнүүд ер нь бол орж ирэх боломжтой. Орж ирэх байх гэж харж байна. За daily chart дээр ингэж харагдаж байгаа. Энд нэг gap ишээ харилж магадгүй. Тэгээд энд нэг daily gap байсан. Тэгээд энийг дээшээс слээд inversion gap болгоод дээшээ all time high хийсэн. За алт харагдчихээн. За алт дээр би алт дээр энэ 5 сард бас сэтлээ доош харилчлаа. Тэгээд алт дээр бас одоо би энэ weekly энэ gap руу харилцсан. Одоо энэ gap-аас доош харилцаа 4478 6 тэгээд 4464 харилцсан гэдгсэн. Тэгээд бас доош харилцсан. Тэгээд энэ алтын доош хөдөлгөөн үргэлжлэх байх гэж харж байгаа. Эх сард. За евро юу гэжтэй дээр хэдүүлээ доллар дээр bearish шаан чинь доош шаан чинь мэдээж бусад маркетууд дээр одоо доллартай харьцсан одоо корреляц хамааралтай бусад маркетууд дээр эсрэг хөдөлгөөнтэй байх нь зөв тийм үү. Тэгэхээр евро дээр хэдүүлээ доллар дээр доош гэж харж байгаа юм чинь евро дээр дээшээ хөдөлгөөнөд орж ирэх байх. Тэгээд агшны ингээд мөршин 7 хоногт ингэж доош харилцсан ч гэсэн still энэ 1.18423 дэх прайслаар харилцах боломжтой. За daily chart дээр энд нэг gap байна. За энэ gap руу өнгөрсөн 7 хоногт харилцсан. Гэхдээ энэ gap-саа дээшээ харилцаад дээр хаагтах нь энэ gap inversion FIG болгож ашиглаад тэгээд хамгийн нотлын цэг 1.17967 гэдэг цэгрээс харилцахаар харагдаж байна. За биткойн дээр би доошоо гэж ярьжсэн. Тэгээд энэ 5 сард би биткойн дээр bearish хийсэн. Тэгээд bearish хөдөлгөөнүүд төр нь орж ирсэн. Тэгээд би өөрөө яг биткойн дээр харилцаанд доорой гэсэн болооч ерөөсөө орж таагүй. Тэгээд 74952 гэдэг цэгийг харж тэгээд дэшээ харилцсан байгаа биткойн дээр. Биткойн дээр энэ доош хөдөлгөөнд би өшөө үргэлжлэх байх гэж бодож байна. 64955 хүртэл харилцах боломжтой. За тэгтээ энд нэг FIG үсгсэн байгаа. Энэ FIG руу ингэж харилцаад тэгээд доош ингэж харилцах. За oil
өнгөрсөн 7 хоног доош харилцсан. Тэгээд энэ FIG-ийн товар хаагдсан. Тэгээд энэ FIG-га дахиж reclaimed одоо bearish FIG болгоод ашиглах магадaltaй. Тэгээд доош 178.97 гэдэг цэглэл авирлах боломжтой харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө бол oil одоо ингээд зөвөр харахад oil алт тэтэр ингээд доошоо харагдаад байгаа. Тэгэхээр яг зөвөр илүү нэг таймны нөхцлөд намжих тэгээд инх 50 тогтох тийм ер нь бол төр зэрэг ажиглагдаад байгаа. За тэгээд бүр одоо гал зогсоох гэрээ, урт хугацааны гэрээ хийчих юм бол одоо газрын тус тэгээд алт дээр бүр доошоо хөдөлгөөнөд орж ирэх баг. За тэгээд эх 7 хоногт хамаг бол тийм байна. Доллар дээр bearish тэгээд индекс технологийн индекс дээр яг ингээд natural biasтай тэгээд алт дээр бол доошоо гэж харж байна. Биткойн дээр бас доошоо гэж харж байна. За өнгөрсөн 7 хоногт ямар арилжаанууд авсан бэ гэхээр өнгөрсөн 7 хоногт за нэгд өдрийн арилжаан гарч байна. За нэгд өдөр энд 15 минутын чарт дээр энд liquidity attack хийсэн тэ. Тэгээд энд нэг short term low-base энэга break of structure хийгээд тэгээд энд gap үүсгэсэн ижиг харилцсан. Тэгээд энд short арилжаанд орсон. Тэгээд ингээд short арилжаанд доош ингээд явсан. Тэгээд энд break even шахсан байна. Энэ swing low-ыг хангууд. Гэхдээ энэ дээр бол яг price буцаж ирээд намайг юу арилжаанаас гаргацсан. Тэгээд break even болсон ажиллаж байгаа. Тэгээд нэгд өдрөнд ганц break even арилж аваад дууссан. За хоёр дахь өдрийн арилж харсан. За хоёр дахь өдөр энэ дээр энэ liquidity attack болсон. Тэгээд энэ liquidity attack болсны дараа price дэше displacement хийсэн тийм үү. За displacement маш том displacement тэгээд за энд market structure shift. За энд бүр нараар ханал энд market structure shift хийсэн байсан. За тэгээд энд нэг FIG үүсгэсэн. Тэгээд энэ FIG л арилжаад энд хоёр дахь FIG үүсгэнгүүт нь би энд buy limit тавьсан байсан. Тэгээд buy limit орж маань энд биелээд тэгээд $38 эрсдээд тэгээд $100 TBT энэ арилж байсан. За тэгээд энэ арилжаа маань дэшээ яваад энд нэг одоо liquidity байсан. За энэ liquidity руу дэшээ яваад тэгээд хөрсөн. Тэгээд энд би break even бол ийшээ арилжангууд нь би арилж байгаа break even болгоно гэдэг чинь энд break even болгосон ба. Тэгээд энэ дээр бичлэг хийсэн ба та нар бичлэг хийсэн үзсэн баг. Тэгээд энэ арилжаан дээр. За тэгээд миний яг таргетад харанхан үрээгүй тэгээд ер нь доошоо унах тийм шинж тэмдэг гарангууд нь би арилж байгаа энд хаацсан баг. За тэгээд яг арилжаа яг TP-д маань ингээд нэг тикний юутай ингээд энд арай хүрээгүй тэгээд энэ цэгээс бол ер нь доошоо унсан баг. За бид тэгтээ арилж байгаа энд ашигтай хаацсан байсан. За тэгээд буцаад доошоо унаад энд market structure shift хийчихэнгүүт нь энд би дахиад short арилжаанд орсон баг. За ерөөдөө энд орё гэж бодсон боловч нэлээ жоохон доор энд арилжаанд орсон байгаа. За тэгтээ энд $35 эрсдээ $100 стабилизд. Шууд эхлээд long арилжаанд
ингэж орсны дараа шууд зөрүүлээд шорт арилжаанд орсон. За тэгээд энэ арилжаа маань дуушруу явсан. Тэгээд брейк юм шахсан харагдаж байна. За тэгээд энэ авцаа би арилжаа бас хаацсан байгаа. Тэгтээ арилжаа маань ингээд барьчихсан бол энд хөрчих байсан. Тэгтээ зүгээр яг 2 winning trade авсан тухай өдөр тэгээд ийм ашигтай арилжсан байгаа. За энэ 3 дахь өдрийн арилжаа харагч энэ 3 дахь өдөр 1 минутын chart энд liquidity авсан. Тэгээд энд breakout structure болсон. Тэгээд нэг contract short арилжаанд орсон. За энэ 15 минутын chart харагч байна. За тэгтээ энэ дэшээ ингээд цохиод stop loss цохиод энэ арилжаанд зогссон байна. За тэгээд энд нэг premium FIG гэсэн. За энэ premium FIG лөө арилжсны дараа дахиад би 2 дахь short орлож арилжаанд орсон байна. Тэгээд энэ арилжаа маань доошоо явсан. За тэгээд энд 7516.75 дотор нэг liquidity байсан. Тэгээд энэ liquidity руу арилжаад гэхдээ ерөнхийдөө бол энд бол арилжаа хааж болохоор байсан. Тэгээд жоохон TP-гээ жоохон яг 2R TP-гээс илүү хол тавьсан байсан. Тэгээд энэ арилжаа маань бас ингээд дээшээ буцаж яваад яг тийм ашиг хийе бас арилжаа болсон байна. За энэ болохоор 4 дахь арилжаа харагч байна. За 4 дахь өдөр би гадуур ажилтай байсан болохоор уцснаас арилжаа харж байсан. Тэгээд энэ 15 минутын чаар тэгээд энэ long арилжаанд ороод тэгээд маш хурдан арилжаа байсан. Тэгээд ингээд миний TP-д ороод ингээд хаагдсан байна. За энэ 5 дахь арилжаа харагч байна. 5 дахь өдөр short арилжаанд орсон байна. За тэгээд $155 TP тавьсан байсан. Тэгээд арилжаа доошоо явжсэн. Би энэ дээр бас бичлэг хийсэн та нар үзсэн баг. За тэгээд энд аль хэдийн 2R profit төрсэн. Ерөөхдөө энд бол би арилжаа хааж явах хэрэгтэй. Энэ $105 аль хэдийн өрцөн. Тэгтээ арилжаа хаагүй. Тэгээд доошоо баригээд тэгээд эндээс ерөөхдөө бол price reverse болоод тэнгууд нь би энд арилжаа нэг R ашигтай хаацсан байна. За тэгээд нэг 5 дахь өдөр нэг иймэрхүү ашигтай арилсан байна. Тэгээд 7 хоногийг ингээд нийтээр нь хараад очих юм бол за нэг дахь өдөр бол 25-нд break юм арилж авсан тий. Тэгээд 2 дахь өдөр 2 арилжаанд ороод ингээд хоёлаа winning trade хийсэн. За тэгээд 3 дахь өдөр болохоор нэг алдаад тэгээд нэг нь break юм хийсэн. За 4 дахь өдөр нэг арилж аваад нэг winning trade. Тэгээд 5 дахь өдрөөс нэг арилж аваад нэг winning trade. Тэг энэ 7 хоногор нь бол дэжүү байсан. Тэгээд нэг losing trade тэгээд босоод өдрүүд нь л ерөнхийдөө бол winning trade байсан. За тэгээд энэ 7 хоногийн гейм рүү тэгээд эх 7 хоногт уулзъя. Bye.